ерөнхийдөө танаас дараах асуудалтай холбоотой асуулт асууя. Амжиргааны өртөг мэдээж Монгол улс бол амжиргааны өртөг хэдийгээр өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулах юм бол бага боловч бодит орлого нь бол хизээч түүнтэйгээ нийцдэхгүй учраас амжиргааны өртөг асар өндөртөө гэж тооцогдохоос өөр замгүй болчихж байгаа. За мэдээж одоо ядуурлын төвшин бол 418 мянган төгрөг гэж байгаа. Тэгээ одоо энэ 418 мянган төгрөгөөс доош орлоготой өрхийн тоо бол одоо маш өндөр, иргэдийн тоо бол бас маш өндөр. Тэгэхээр ядуурлын төвшин 27% байна. Өөрөөр хэлбэл 913 мянган хүн ядуурлаас доогуур төвшөнд амьдарч байна. Сүүлийн 10 жил ерөөсөө энэ бодит энэ ядуурлын төвшин нэмэгдсэн, одоо буурсангүй, огт буурсангүй. Гэтэл Вьетнам улс 1990 онд ядуурлын төвшин 70% байсан юм байна. За Монголд бол тэр үед 33% байсан юм байна. Гэтэл өнөөдөр Вьетнам улс ядуурлын төвшин 4% болцсон байна. Монгол нөгөө л 28-27. Огт буурахгүй байна. За тэгээд та эдийн засгч хүн мэдж байгаа. Engel-ийн коэффициент гэ тэ нийт одоо энэ айл өрхүүд иргэдийн зарлагын хүнсний зарлага нь хэд вэ нэ? Нийт зардалтах эзлэх хүнсний зардал юу н хэд байгаа юм болоо энийг гаргадаг юм уу? Тэгээ эндээс маш их юм хамаарх юм бэлээ. Монголд бол асар өндөр байгаа гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ зардал өндөр байна гэдэг чинь хоол хүнснээс өөр зардал гаргах ямар ч боломжгүй. Юун театрт очиж кино үзэх, юун тэр зугаа цэнгэл байхгүй. Аргагүй штэ. 900 мянга бараг сая орчим хүн нь 418 мянган төгрөгөөс доош орлоготой амьдарч байхад ямар соёлын зардал гаргах юм бэ? Тэгэхээр энэ коэффициентийг зөв болгох тал дээр эсвэл энийг ер нь хэмждэг тийм зүйл байна уу энэ Монгол улсын засгийн газарт? Яаж Монгол улсыг ерөнхий сайд хариулна. За Монгол улсад амжиргааны өртгийн өөрчлөлтийг хэрэглээний үнийн индекс буюу инфляцаар тооцдог. За энэ хэмжээсийг бол 10,000 өрхийг төврээр самсргүй төврээр сонгож авч хагаад бүх нийгмийг төлөөж чадах 10,000 өрхий хэрэглээний багцыг судалж үзээд тэндээс 430 барааны гол хэрэгэлдэг. Тэр Монгол айл өрхүүдийн хэрэгэлдэг 430 бараа үйлчилгээний үнийг олон улсын валютын сангийн аргачлалын дагуу бусад улсуудын дэлхийн стандартын дагуу 430 барааны үнийг нэг сагсанд хийж энэгээр инфляцийг тооцдог. Тэгэхээр энэ дотор бол хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд эмийн хэрэгсэл за тэгээ бараа үйлчилгээний бүгдийнх нь үн орж байгаа. Одоо хамгийн дийлэнх их нь яг таны хэлсэн зөв. Нэг ялангуяа 2019 оноос хойш ковидоос хойш хүнсний бүтээгдэхүүний үн 2 дахин нэмэгдсэн. Дагуурлын үн, далхны үн сая жаргалан гişүүлээдээс 2700 атар талах 2700 болсон. Бус талхууд өөр 2700 төгрөг болсон бол тэр үед 1400 төгрөг байсан бол 2700 болох жишээтэй. Гурилын үн бас бараг 2 дахин өссөн. Ингээд Travel Logistics-ийн шинжтэй дэлхийн техникийн хямралаас шалтгаалаад ер нь дэлхийн улсууд их инфляц бий болсон. Туркийн инфляц 33%, нөгөө яриад байгаа Малайзия, Аргентины инфляц одоо 38% байх шийдэ. Манай улсын хувьд бол одоо 2 оронтой тоонтой барьжийн дэлхийн нийтээр өссөн. Энэ дотроо бол үнийн өсөлтөнд Монгол хүний хувьд мах гурил 2 бол хамгийн суур үн байгаа. Одоо өнөөдөр махны үнийг 20,000, үхрийн мах, ястай мах 20,000, ясгүй мах 23,000 орчим төгрөг байгаа. Энэ бол бид нар захыг нээснээр чэнжгүүгээр малчид шууд 4 цэгт махыг шууд борлуулж малчтаас борлуулж эхэлсэн чинь үн одоо 1000 орчим төгрөгөөр буурч байгаа. Өвлөд шинтэргээд махны үн бол байнга өсч ирсэн юм билээ. Бас л 2 дахин баг өссөн. Тэгэхээр энэ бид ажил авснаас хойш 6 сарын 30-наас энэ хооронд бол үн доктортой байгаа. Валютын Баярмаг шүү. За мэдээж бодит орлого нь амжиргааны өртгөө яагаад ч гүйцэхэ болсон гэдэг нь бол тодорхой байгаа. За 8-аас 12% хооронд хэлбэлцэж гин гэж байгаа инфляцийг үндэсний статистикийн хороо. Гэтэл хүнсний инфляц дангаараа 15-аас 20% гэж байгаа. Тэгэхээр ер нь бол бодит байдал дээр иргэдийн 70-аас 80% ядуу амьдарч байна гэж үзэж байгаа. Тэгэхээр таны өргөн барих гэж байгаа татврын багц хуулинд иргэдийн бодит орлогыг дэмжсэн ямар ч зүйл заалт байхгүй байгаа. Тэгэхээр хувь хүний орлогын албан татврыг 1% болгох гэсэн энэ иргэдийн 100 мянган иргэдийн санаачлага амун гишүүдийн санаачлаад өргөн барихад бэлтгэсэн байгаа энэ хуулийн төслийг та дэмжих үү? Ингэж бодит орлого чинь багц чадхаа нэмэгдээд улмаар тэр өртгөө нөхөх чадахгүй хэдий ч багц чадхаа одоо тэ зардлаа одоо хамрах хүрээнд очих юм а. Тэгэхээр энэ дээр та яг ямар бодолтой байгаа юм бэ? Энэ татвар дээр ялангуяа бодит орлогыг нэмэгдүүлэх дээр иргэдийн. Ерөнхий сайд.
иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нэмэгдсэн үртгийн албан татврын буцаа олголтыг 2 дахин нэмэгдүүлэх 5% төрөх юм төслийг улсын хурал дүрэг мэдүүлсэн. Одоо 10 дугаар сарын 1 болоод хойшлцсон байлээ. Гэхдээ 10 дугаар энэ бол бас бодит байдал дээр 5% гэдэг үндсэндээ 50%-аар буцаа олголтыг нэмэгдүүлж байгаа нь инфляцид инфляцид бас нэмэгдсэн үртгийн албан татвар чи өөрөө үнд шингээд яваад байдаг учраас энэ бол тодорхой хэмжээний нэг талаасаа инфляцид нөгөө талаасаа иргэдийн орлогод бодиттой нэмэр хандив болно гэж тооцож байгаа. Одоо дундаж орлого 3 сая гэж авал жилдээ нэг 4 амбул төрөх байл худалдаа авалт хэмжээгээр 3-4 сая төгрөг буцаагаад аваад ах нөөтийн буцаа олголтоос аваад ах энэ бол ингээд жишээлбэл хамгийн бодиттой жишээ. Бусад хүн амын орлогын албан татвар одоо 1%. За бага орлоготой иргэдэд илүү дэмжсэн юм татврын реформын 3-4 их найдаар татврын дарамтыг бууруулах чиглэсэн татврын багц хуулийн төслийг ди парламент дээр тавиад манай сангийн холбогдох газрууд